Орхон аймгийн хүүхдийн одод цэцэрлэг нь Уурхайчин багт байрладаг 140 хүүхдийн хүчин чадалтай. За 2024-өөс 25 оны хичээлийн жилд 2-5 насны 192 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулж байна. За 2024-өөс 25 оны хичээлийн жилийн гол зорилго маань сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн ярих, ойлгох чадварыг хөгжүүлж, сургалтын чанар үр дүнг дээшлүүлнэ гэсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Discussiamo, cadete, se mi ne
Bergoso, matnege тусамми атархэн утга үлгиймэн гэж боддог чихэн манан шоогис асын бараа шийдээд чихээ сайхан утга сэтгэл татан харахад үлээж байгаа салхид үнсэж байгаа юм шиг өшөөд дэжмэнгаар илээж байгаа юм шиг нүгээс яхан санагдахад элэг дөрмийн догдос хошгүй байрын нүдмэс хойнуудын манд бүгдээ өргөн сайхан талынхаа өвчүүн дээр нь төрөөд өнөр уудан талынхаа
өнгөт амьдралын төлөв ам биевээ зориудаг ариун амны яншигтай. Хүүх манхан тэнгэрийг эзэннийхэн төрлөө би хүмсгэн саны аялах асын ас тойрогт хоолын хойроодны төгөөх бицэн чулуунд хоёр нүдний үзүүрд цэнгэрдэг түтээ тэртээд хүүх манхан тэнгэрийг эзэннийхэн төрлөө би цаст цагаан уулыг эзэгнийхэн төрлөө би цан хүүрэг савсаж уус орох хоригл цасан ширхэг зарцаж мөс болох халилт царгаа хүүтэн өвөлд сарлагын богдосон цаст цагаан уулыг эзэгнийхэн төрлөө би мөрөн голын усыг эзэгнийхэн төрлөө би мөнгөн сарны сүүдэр төлөөрөн хөвөх дэлгоонд миний өвөг дээций морины туурайд наалцсан хүний нутгийн шороог ариун усаар угаасан мөрөн голын усыг эзэгнийхэн төрлөө би
Орхон аймгийн одод цэцэрлэгийн хөгжмийн сургалтаар бага насныхаа хүүхдүүдэд өв соёлоо түгээх зорилготой энэ жилийн хичээлийн зорилгыг авсан байгаа. Өв соёлоо түгээхдээ бас жоохон орчин үеижүүлж шинэлэг санааг, шин дуунуудыг бас олж сургахаар хичээж ажиллаж байгаа.